Тэгээд сайн бацхан уу. Өдөр өмнөх бичлэгээр үргэлжлүүлээд явъя. За өмнөх бичлэг дээр бид нэг хоёр хүүхэлдэйний талаар тайлбарлаж байгаад өргөсөн те. Тэгээд тэр хоёр хүүхэлдэйний ер нь ерөнхий энэ биен дээр одоо сийлж битсэн сийлсэн тэр дүрслүүд нь бол еврей үсгтэй утгатай талаар ярьсан. За өнөөдөр бид нар үүнийг үргэлжлүүлээд тэгээд ерөнхийдөө бол нөгөө нүд нь ямар учиртай юм, тэгээд хоёр гар нь ямар утгатай юм те. Тэгээд энийг тайлбарлаад явъя. За ер нь үүнийг ойлгохын тулд нөгөө Библиэс үнийг харъя. Тэгвэл одоо илүү ойлгомжтой болно. Яагаад одоо баруун зүүнийг олон дахин одоо Библиэд дурдсан байт юм бэ гэдгээд тэгэхээр энэ бол нөгөө Бурханы нөгөө ариун байдалтай холбоотой. Тэгээ Бурхан өөрөө одоо маш ариун учраас ариун амьд тэгээд сэтгэлтэй одоо бидэнтэй адилхан сэтгэлтэй учраас ерөнхийдөө энэ баруун зүүн гэдэг юм хоёр ялгаатай юм хандлага, сэтгэлийн хандлага тэгээд үйлдэлийг гаргадаг. За ер нь бол бид нөгөө Бурхан гэж хэм бэ гэж асуухаар Йод хей вав хей гэж яриад байдаг те. Йод тэгээд хей тэгээд вав тэгээд хей. Йод хей вав хей бол Бурханы одоо нэг нэр юм аа гэж. Тэгээд энийг болохоор бид нар заримдаа ингэж дүрсэлж болдог те. За энэ болохоор ийм дүрс ийм байснаа. За энэ бол еврей хэлний бол куф үсэг. За энэ куф үсэг болохоор кадош гэдэг нөгөө ариун гэсэн үгийг илэрхийлдэг. За тэгээд энэ Йод хей вав хей энэ ариун гэдэгт яаж холбогдоод байгаа вэ гэхээр энэ дүрс маань явандаа ийм болцсон байдаг те. Бид нэр сайн мэд нэг ийм гол нь ийм болцсон. Гол нь дахир болцсон. Гэхдээ энэ нэг зураас энэ хоёр бол яг л ижилхэн вав үсгийг илэрхийлнэ. Вав үсгийг. Гэхдээ ингэж одоо харуулснараа энэ нөгөө юуг давхар илэрхийлждэг вэ гэхээр энэ нөгөө ингээд загас шиг те хоёр загас. Тэгэхээр ер нь Библиэлд энэ дундад зууны үеч бай ер нь өмнөх үеүүдэд энэ христчин итгэлт одоо хүмүүсийн гоёл чимэглэл декорашн дээр болохоор дандаа энэ нөгөө энийг нь хоёр загас зөрүүлээ зурцсан байдаг. Хоёр загас хивсэн дээр хоёр загас байх жишээтэй. Тэгээ энэ хоёр загас болохоор ерөнхийдөө бол энэ хей үсэг байгаа. Энэ хей үсэг бол энэ хей гэдэг үсэг бол энийг бол ингээд даалет гимэл гэсэн хоёр үсэгний нийлбэрээ гэж ярьдаг юм байна. Тэгэхээр энд даалет гимэл тэгэхээр энд бас энийг хуваахаар даалет гимэл гэдэг. Тэгэхээр Йод хей вав хей гэдэг бол яг одоо бичих юм бол те одоо ийм болчихно те даг тэгснэ вав тэгээ даг болчихж байгаа. Хэрвээ ингэж унших юм бол загас ба загас бас ба загас те загас ба загас энэ загас ба загас те энэ вав бол илэрхийлж байна. Загас ба загас. Тэгэхээр энэ Йод хей вав хей энэ утгыг одоо гэдэг маань ерөнхийдөө энэ ариун кадош Бурхан бол ариун гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээ хоёр загсаар бас илэрхийлж байгаа шиг байна. За Бурхан яагаад одоо ариун байдаг вэ гэхээр тусгаар байх. Тэ бусдаас одоо тусгаар байх. Өөрөөр хэлбэл худал хуурмаг бузраас тустай амьдрах. Жишээлбэл Бурханы одоо үндсэн шин чанар бол за энэ нөгөө ингээд тусгаарлаж байгаа. За эсвэл энийг ингээд ийм үсгээр ингээд тэмдэглэсэн болно. Ингээд тусгаарлаж байна. За ямар ч үс ингээд тусгаарлаа. За тэгээд энд ингээд худлаас тусгаарладаг. За янз бүрийн одоо хөрөнгнөөс тусгаарладаг. Библиэлд бол хөрөнгө гэж Есүс Христ болохоор та нар фарисеучдын хөрөнгнөөс болгоомжил гэдэг нь хөрөнгө гэдэг нь хүмүүсийн одоо тогтсон худлаа үзэл онол сургаалыг хөрөнгө гэж хэлж байгаа.
Тэгэхээр энэ хөрөнгөнөөс нь болгоомжил гэж хэлж байгаа. Бас худал хуурмагаас болгоомжил тусгай байдаг. Есүс Христ ер нь бас өөрийгөө одоо өөр газар тусгай газар очиж залбирдаг ч юм уу, заримдаа тусгаарладаг байсан. Тэгээ нөгөө бурхан өөрөө бол маш тусгай одоо бузар муу одоо тийшээ нэвтрэн орох арга байхгүй газар тусгаарлагдсан байдаг. Тусгайгаар байдаг. Тэгэхээр жишээлбэл харанхуй байна тий. Харанхуугаас бурхан бас тусгай гэрэл, бурхан бол гэрэл. Тэгэхээр харанхуугаас бурхан тусдаа оршдог. За худал хуурмагаас тусдаа оршдог. Бурхан бол яагаад гэвэл үнэн. Бурхан үнэн учраас худал хуурмагаас тусдаа оршдог. За ер нь ингээд тусдаа оршоод байгааг одоо энэ хар муу одоо худал хуурмаг, хөрөнгө, харанхуу тий одоо жишээлбэл энэ бүгдийг ингээд түлхээд ингээд тусдаа оршоод байгаагийн тусдаа оршоод байгаа учраас мөнх оршдог. Хэрвээ энэ эднээс ямар нэгэн зүйл ингээд ийшээ ороод эзлэх юм бол одоо мөнх амьдрах, орших гэдэг маань өөрөө худлаа болно. Тэгэхээр бурхан бол мөнх оршдог. Тэгээ мөнх гэдгийг бол еврей хэлэнд болохоор нээцаах гэж бичдэг. Нээцаах гэдэг бол монгол хэлний няцаах тий. Еврей хэлний бол мөнх гэсэн үг. Тэгэхээр өмнө нь би бас ярьж байсан. Хүн ямарваа нэг юм ингээд түлхээд няцаагаад ээж чаддаг бол энэ оршиход илүү амархан болно. Жишээ нь хүн өвчин туслаа гэхэд няцаагаад байдаг бол хариуг нь ингээд бариад байдаг бол тий. Хариулаад байдаг бол хүн одоо оршоол байна. Гэхдээ бид нар бол тэгж чаддгүй. Өвчин туслаа няцаалаа тий. Няцааж чаддаг бол худал хуурмаг хүнээс бас худал хуурмаг хүнийг няцаах замаар одоо хууртагдахгүй амьдарч чаддаг бол тэгээд янз бүрийн аваар ослыг бид нэр урдчлан хараад няцаагаад одоо урдчлан сэргийлж бас чаддаг бол тэгээд бид хүн өөрөө бас одоо урт удаан амьдрна тийм маш урт удаан амьдрна. Гэхдээ бурхан бол няцаах мөнх учраас энэ бүгдийг няцааж идэг, няцаах гэж үг байна. За бурханыг одоо хэрвээ хэн нэгэн бурханыг одоо хуурах, мэхлэх, харлуулах, бурханыг одоо ингээ худалдаад авчдаг, эсвэл хахуул өгчдөг, эсвэл бурханыг ерөөсө хүчээр эзлэн дүрмгийлдэг. Тийм боломж байхгүй. Тэгээ хэрвээ тийм боломж байсан бол энэ мөнх буюу няцаах гэдэг энэ мөнх шин чанар байхгүй болчихно тий байхгүй болчихно. Жишээ нь одоо Юдасын жишээ нь Юдас Есүс Христийг хуурах гэтэл Есүс Христ айл хэдийн дээр хуурах гээд байгааг энэ өөрийг нь алах гээд байгааг зохион байгуулад байгааг бүгдийг үрдчлэн мэдчихсэн байсан. Тэгээ өөрөө зөвшөөрсөн учраас сая сатан одоо тэр бузар муу үйлийг хийж явах жишээ тийм шийдэж явах жишээ. Тэгэхээр хэн нэгэн хүн бурхныг хуурах, мэхлэх боломж байхгүй. Бурхан үргэлж бүгдийг няцааж, хариуг нь барьж, мөнх одоо оршиж идэг гэж. Тэгвэл одоо бурхан няцаахтаа юу хийдэг юм бэ? Одоо бурхан няцаахтаа юу хийдэг вэ гэж бүгдээр харъя. За бурхан одоо яг Библиэлд бол маш олон одоо хариу үйлдэл авдаг. Жишээ нь бурхан бол хоёр одоо кадош гэдэг маань би харсан дээр ингээд нэг тал байлаа. Тэгээ голоор нь ингэсэн ийм. Тэгээ бурханы одоо кадош гэдэг маань яг ингээд хоёр шинжийг одоо заагалж оршдог гэсэн үг. Ер хоёр шинжийг агуулдаг гэж болно. Эсвэл хоёр шинжийг зааглан оршдог. Тэгэхээр бурхны баруун тал нь болохоор ерөөл, бурхны зүүн тал нь болохоор хараалыг илэрхийлдэг. Яагаад баруун зүүн яагаад хараал ерөөл гараад ирж байгаа нөхлөөр ариун учраас аливаа юм няцаадаг учраас. За Библиэлд одоо аяас бурхны одоо позитив буюу нөгөө нэг эерэг акшн эерэг одоо үйлдэлүүдийг одоо сүрэг үйлдэлүүдийг гаргаад өгөөч гэж одоо юу атал бичтэл ингэж хариулж байна. За бурхан бол энэ ерөөл талдаа маш олон одоо үйлдэлүүдийг Библиэд дурдж байна. Жишээлбэл бурхан бүтээдэг, бурхан ерөөдөг,
бурхан амьдруулдаг, бурхан өсгөн үржүүлдэг, бурхан эдгээдэг, бурхан гмийг уучлан мартдаг, бурхан цагаатгадаг, бурхан хамгаалдаг, бурхан хончилдог, тайвшруулдаг, сэргээдэг, хүчрхэгжүүлдэг, хайрладаг, ариусгадаг, амар тайвныг тогтоож өгдөг, гэрээ байгуулдаг, сонсдог, хангах гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө ерөөл гэдэг чинь бол яг ингээд цуглаад ингээд ерөөл гэдэг бол хүний зүрх зүрхний одоо хандлага байлаа гэж бодоход нэг үйлдэлээр илэрхээр энэ чинь ингээд доошоо амар олон үйлдэлүүд. Гэхдээ ерөнхийдөө позитив те ерөнхийдөө эерэг шинжийг агуулж байгаа. За тэгвэл бурхан одоо харахаараа яадаг юм бэ гэж. За бурхан харахаараа болохоор шийтгдэг, буруутгадаг, тарааж одоо хайр газар цүлдэг, сүрүүлдэг, бүр цохилт өгдөг, шатаадаг, за хоолоо болгодог, эвдэлдэг, бяцалдаг, гамшиг учруулдаг, за өлсгөлэн авчирдаг, даруусгадаг, ямар нэг юм эсрэгээр нь хувиргаж өөрчилдөг, нүрээ нуугаад одоо бүр орхидог гэж. Тэгэхээр энэ одоо энэ негатив талдаа ч юм уу хасаг талдаа бол бурхан бас маш олон үйлдэлүүдийг хийдэг. Нэг хараал дотроо, ерөөл дотроо бол маш олон үйлдэлүүдийг хийдэг. За яагаад энийг бид ингээд дурдж байна гэхээр нөгөө бидний одоо маш олон одоо Монгол газарт одоо маш олон зурган дээр одоо тэр баруун зүүнийг бид одоо яг ямар үг хэлсэн бэ гэдгийг бид хайж байгаа. Тийм учраас яг ийм олон үйлдэлүүд хийдэг байна. Бурхан ерөөл дотроо ийм олон үйлдэл хийдэг, хараал дотроо ийм олон үйлдэл хийдэг. Тэгэхээр бурхан бол одоо аимшигтай бөгөөд гайхамшигтай, аимшигтай, аюумшигтай. Тэгсэн хэрнээ бурхан бол өр зөөлөн хайрладаг. Тэгэхээр бид нар энэ бурханыг ингэж ойлгох ёстой. Тийм учраас энэ бол бурханаас эмээх нь бол мэрэгэн ухааны эхлэл байдаг. Хин ч одоо бурханы энэ зүүн хараал болохыг хүсэхгүй тий буруутгагдана, шатаагдана, эвдлэгдэн, бяцлагдана, орхигдана ийм хүн зүйлийг хүн амьдралдаа хүсэхгүй шүү дээ. Хинч хүсэхгүй. Тэгэхээр бурханаас эмээхүү нь одоо мэдлэг мэрэгэн ухааны эхлэл юм аа гэж хэлсэн байдаг. Тэгээ Есүс Христ хэлэхдээ болохоор хүн одоо бүх зүйлийг энэ дэлхийгээс олж авсан ч гэсэн амиа олж авахгүй бол ямар хэрэг байх юм бэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ер нь ямар нэгэн мэрэгэн ухаан байлаа гэхэд ер нь хүний амьтай л холбоотой байдаг. Ямар нэгэн технологи байлаа гэж бодоход, ямар нэгэн хоол унд хувц сунар байлаа гэж бодоход хүний амийг одоо нөгөө хамгаалахгүй бол одоо нөгөө бид өмнө нь ярьсан өмнөх бичлэгтэр нөгөө даф гэдэг тийм даф гэдэг чинь одоо навчмаа гэж бид ярьсан тийм энэ бол навчмаа гэж. Тэгвэл Адам Хава хоёр одоо анх бэлхэмж хийхдээ навчаар одоо бэлхэмж хийсэн гэж. Тэгээ тэр навч бол дан ганц тэр навч биш тийм. Ер нь энэ хүнийг олон зүйлийн нүцгэн байдлыг хамгаалдаг шүү дээ тийм. Хувцас байна, орон байр байна, ажил төрөл байна, найз нөхөд байна, технологи байна. Энэ бүх нөгөө амьдралд хэрэгтэй болохоор тэдгээр нь тодорхой хэмжээнд үнцэнтэй амьдралд хэрэгтэй учраас л тэдгээр нь одоо тодорхой хэмжээнд мэрэгэн ухаанаар бүтсэн мэрэгэн юм шиг санагддаг тийм. Тэгэхгүй бол хэрвээ аминд хэрэггүй бол тэр тухайн эдлэл хэрэглэлийн одоо тэр ашиг тусны яг хаанд юунд байгаад байгааг ойлгомжгүй болчтой. Тэгэхээр ямарваа нэгэн зүйл аминд одоо маш их хэрэгтэй, аминд ихтэй айгүй хэрэг болох тусмаа хүнтэй болдог, аминд одоо хэрэггүй болох тусмаа үнцэнгүй болж байдаг. За тэгэхээр бид нэр болохоор бурханаас эмээх нь тэгэхээр аминд маш чухал одоо зүйл болж байгаа. Бурханаас эмээжээж хүн мэрэгэн ухаан олж харна тий. Бурхан ямар үед одоо өрөөгөөд ямар үед хасах би одоо ерөөл дотор байна уу эсвэл хараал дотор байж гэнэ үү гэдгээ хүн өөрөө одоо маш анхаарч авахгүй бол бурхан бол өөрөө бол ийм аимшигтай байх нь. Нэг бол одоо тий эвдлээлэдэг бяцлал гамшиг учруулаад үсгэлэн учруулаад хэрвээ бурхан одоо бурхантай бид найртай эвтэй байвал бурхан өрөөгөө л хайрлал ариусгаад өрөөгөөд идэг. Тэгэхээр
яагаад гэвэл бурхан өөрөө мөнх оршдог. Яагаад хизээч бузар муутай эвлэрэхгүй, хизээч одоо гим нүгэлтний талд зогсохгүй, хизээч одоо худлах хуурамгийг одоо сайшаахгүй байх нэ. За тийм учраас бид л өөрсдөө яг аль талд нь байхын, хараал талд байх юм уу, эрүүл талд байх уу гэдгээ сонгож амьдрах хэрэгтэй байх нь. Яг л нөгөө Адам Хава хоёр нөгөө Эден цэцэрлэгт нэг сайн мог мэдүүлэгч модыг идэхээс өмнө хэрвээ сайн харах юм бол тэр бас л Бурхны үгийг зөрчих юм бол харагдаж байгаа. Үгийг зөрчөөд харагдсан. Хэрвээ үгийг зөрчөөг бол өрөөгдөөд тэр хоёр одоо амийн мод тэр хоёроос хаагдахгүй байх бас. Одоо амийн модод тэр хоёр хүрээд тэгээд мөнх амьдрнаа гэж боломжтой байлаа. За тэгэхээр эндээс бид харуул баруун тал бол ерөнхийдөө эрг юм байна. Зүүн тал бол ерөнхийдөө сөрөг юм байна гэж харж болох нэ. За бас нэг одоо бид нэр сайн мэднэ. Одоо энэ хараал өрөөлийг бол бурхан Израильчуудыг одоо Египтээс гарсны дараа Синай уулаар одоо тэнүүчлэн явах Синай уулаар явах үед бас адилхан биш Синай уул Канаан нутаг руу орох үед бас адилхан энэ хараал өрөөлийг тэр газар тунхагласан байдаг. Бас ард иргэдэд тунхагласан байдаг. Тэгэхээр саяхта яг ижилхэн хоёр уул байсан. Хоёр уул. За энэ бол одоо ингэ бичлэгээс харахад их л ойрхон хоёр уул юм бэлээ, их өндөр биш. За энэ хоёр уул байдаг юм байна. Энэ хоёр уулын нэг нь болохоор Грезим гэж нэрлээд нөгөө уул нь болохоор Ибал гэж нэрлсэн байна. Ибал гэж нэрлээд. За энэ нь Ибал нь болохоор хараал, Грезим нь болохоор ерөөл. Энэ ерөөл, энэ хараал. За ингээд энэ хоёр юм одоо жоохон намхвтар уул байлаа. Тэгээ энэ хоёр уулыг ингээд нэрлээд энэ дээр нь 6 овог, энэ дээр нь 6 овогийг одоо байршуулад за тэгээд одоо бурхны одоо тороог уншдаг. Тороо буюу тороог уншин тунхаглаж байгаа. За энэ тороог уншин тунхаглахад магадгүй одоо эндээс тунхаглаж байгаа тий. Одоо тороог дээш одоо уншин тунхаглаж байгаа. Тороог уншин тунхаглахад бүх ард иргэд одоо зөвшөөрдөг амайн гэдэг тий. Бүгдээрээ одоо завхаарах юм мал амьтандаа завхаарагчийг хараагдаг гэхэд бүх ард түмэн амайн гээл ээжтэйгээ гэр бүлийнхэн хүнтэй унтах юм бол тэр хүн хараагдаг гэхэд бас бүх ард түмэн амайн гээд. За ингээд нэг өсөндөө Мошегийн 10 хуулийг дахин давтан уншаад тэгээд хараал ирүүлийг тунхагладаг. За энэ бол одоо бас ингээд нэг харахад одоо энэ 6 овог, энэ 6 овог, энэ хоёр 6 овог нийлжиж сая одоо нэг бүтэн болно. Тэ бүтэн болно. Тэгэхээр бас л адилхан энэ тал нь энд тэ энэ бас нөгөө л кадуш тэ энд 6 бас л ариун байдлыг илэрхийлж байгаа. Ерөнхийдөө ариун байдал гэдэг бол ийм зүйлийг хэлж байгаа. Ямар нэгэн бузар мууг дандаа ялгаж идэг. Сайныг муугаас, худлыг хуурмгаас, худлыг үнэнээс, бузрыг ариунаас байнга ялгаж идэг. Тэгээ энэ ялгах одоо онцгой чадвар бас энэ хүмүүст байдаг. Юмыг ялгах чадвар, юмыг сайнаас муу ялгах чадвар. За тэгээд одоо энэ ялгаж салгаад энэ байгаа байдлыг, оршоод байгаа байдлыг л ерөнхийдөө ариун байдал гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ 12 овогч гэсэн ерөнхийдөө ариун байхыг ирмэлзэж байна. Бас адилхан. За ер нь энэ ингэж ариун одоо энэ дундаас ингээд тороо унших буюу одоо төрч гэсэн яг юм байдаг. Төр өөрөө бас юм ариун байдаг. Ба төр өөрөө ариун байх ёстой. Төр өөрөө ариун байж иж одоо хараал ирүүлийг одоо таниулж танилцуулж өөрсдөө тэр хараал ирүүлийн дундуур одоо тэр хуулийг сахиж хуулийн дагуу зөвгийн замаар явахыгаа бид нэр болохоор одоо төр одоо явах манлайлах төрийн одоо юу гэдэг юм
хүч гэж үзэн тэ. Яг гэвэл энэ төр гэдэг үг монгол хэлний төр гэдэг үг еврей хэлний тора гэдэг үг хоёр ерөнхийдөө төстэй байгаа ч тэ тора гэдэг бол тэгээ нэг бурхны хуулийг хэлдэг шүү дээ. Бурхны хуулийг хэлдэг. Тэгэхээр хуулийг энэ голын энэ шугам бол хуулийг сахихыг илэрхийлж байна тий. Тэгээ баруун зүүнж тийш битгий хазаа. Миний үгнээс баруун зүүнж битгий хазаа. Өөрөлдвөл бурхны үг бол хууль. Тэгэхээр баруун зүүнж битгий хазаа. Тэгээд одоо чиг шугамаа яваа тий. Шулуун шудраг шулуунаар яваа гэж. Тэгэхээр энэ бол одоо ариун явах одоо төрийг л одоо илэрхийлээд байгаа. Бас нөгөө талдаа тийм ч учраас нөгөө Монголын соёмб тэмдгийн дотор талд энэ одоо үсэг байдаг. Тэгээ энэ кадош буюу ариун байх гэдэг энэ үсэг байдаг. Тэгээ нөгөө ийм жоох ингэсэн нөгөө нэг ваусгийг ийм хэлбэрээр бичсэн. Ингээд байж байдаг. За энэ тэмдгийг ер нь одоо энэ ариун байдал буюу энэ бурхны нөгөө шүүлтийг илэрхийлдэг учраас ийм тэмдэгтэй одоо нөгөө ингээл Mortal Kombat гэдэг нөгөө зодон болох үед ийм тэмдгийг ингээл дангаал зогтдог штэ тий. Тэгээ тэр нөгөө юуг илэрхийлж байгаа гэхээр нөгөө шүүлт эхэлж байна. Ариун байдал эхэлж байна. Одоо харж яах гэсэн үг тий. За ингээ хоёр одоо өрсөлдөгч хоорондоо зодтолтно. Тэгээ Mortal Kombat тий. Тэгэхээр энэ бол дайны өмнө ийм хингэрэгдэлдэг, ийм цан зогтдог ч юм уу, аливаа тэмцэл тулааны өмнө, аливаа шүүлт эхлэхийн өмнө энийг цогтөг. Яагаад гэвэл энэ бол өөрөө кадош ариун нөгөө шүүж эхэлж байна. Тэгээ ариун байдлыг одоо бусдаас шаардж байна гэсэн үг. Тэгээ ариун байхыг шаардж байна гэсэн үг. За одоо тэгвэл бид нэр эндээс бол одоо ингээд ерөнхийдөө ойлгочлоо. Ерөнхийдөө баруун тал юу юм, зүүн тал юу юм, яагаад ариун байдгийг энэ ариун байх нь одоо өөрөө маш олон үйлдэлд хөдөлж байдаг. Тэгээ гамшиг үжрүүдэг, өсвөлэн авчдаг, дараа усгадаг. Нэг болохоор одоо хүч рэгчүүлдэг, сэргээдэг, тайвшруулдаг. Тэгээ ариун байдал гэдэг бол өөрөө ийм байх нэ. Тэгвэл бидний нөгөө хоёр нөгөө нэг одоо нөгөө багш нэг нь болохоор иш үзүүлэгч биш нэг нь болохоор тахилч нэг нь болохоор багш. Гэтэл хоёр нүд нь болохоор нэгнийх нь нүд нь ийм хэлбэртэй тэгээ нэг ийм хэлбэртэй нөгөөгийнх нь хэлбэр нүд нь болохоор одоо ийм хэлбэртэй тэгээ иймэрхүү хэлбэртэй. За энэ юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр энэ бол одоо яг үндсэн суурь нь бол энэ дээдлийн энэ бол гурвалжин суурьтай байгаа. Энэ бол гурвалжин суурьтай. Энэ болохоор яг дээдлийн хэлбэр нь болохоор дөрвөлжин суурьтай юм шиг байгаа. Дөрвөлжин суурьтай. За тэгэхээр энэ дөрвөлжин бол нөгөө Б төсөг, еврей хэлний Б төсөг байдаг. Гурвалжин бол еврей хэлний дайлал төсөг байдаг. Ийм саран одоо ийм хэлбэр маань болохоор ерөнхийдөө бол К төсөг байдаг. За ингээд энийг одоо бичих юм бол энэ бол дахаа гэдэг үг болно. Энийг болохоор өмсөх юм бол одоо бухаа гэдэг үг болно. Бухаа гэдэг нь болохоор үүлэх гэсэн үг. Үүлэх. За энэ дахаа гэдэг нь болохоор үүрүүлэх. Ямар нэг юм үүрүүлэн дарах, бутлах, яаруулах тэр байдаг. Тэгэхээр нөгөө бид нар хэлсэнтэй түрүүн хэлсэн бурхан шүүхээрээ яадаг вэ гэхээр одоо бяцалдаг, эвдэлдэг, тэгээ яаруулдаг, одоо устгадаг тийм. Тэгэхээр энэ манай одоо хоёр хүүхэлдээний баруун нүд нь юм шиг байна. Баруун нүд нь ийм дахаа болоод эхлэхээр баруун гар бол одоо хүч чадлыг илэрхийлдэг. Мөн нөгөө хүсэндээ хүрэх чадварыг илэрхийлдэг. Бурхны одоо хүсэндээ хүрэх чадвар нь одоо баруун гарыг илэрхийлдэг. Тэгэхээр тэгэхээр нөгөө хоёр бид нөгөө хүн гэхдээ нөгөө бурхны дүр төрхөөр бүтээгдсэн болохоор биднэрт бас нэг ийм одоо хуваагдмал шин чанар байдаг.
бид нэр бас одоо ариун орших шаардлагатай эндээс харагддаг. За тэгээд нөгөө дахаа буюу юу яадаг? Дахаа болоод ирэхээр баруун гар нь хүч чадал. Тэгэхээр баруунууд нь бол хүч чадал, тэгээ хүч чадал байх нь зүүнүүд нь бохоо гэдэг ирэхээр өвлөх буюу өрөвч сэтгэл, тэгээ өрөвч сэтгэлийг илэрхийлж байна. За өвлөх, өрөвч сэтгэл тэгээ одоо тэрийг илэрхийлж байна. За нэг баруун гар нь одоо нэгнийх нь баруун гар нь болохоор юу байгаа? Нэгнийх нь баруун гар бол ингээд атгцсан байгаа. Ингээд нэг нь баруун гар атгцсан байгаа. За дахилж баруун гараа атгах гэдэг нь юу гэсэн үг илэрхийлж байгаа гэхээр ямар нэг юм гартаа барих, одоо тогтоон барих тийм зүйлийг илэрхийлж байна. Бас адилхан баруун гар гэдэг бол хүч чадал, ямлын хэмээг тогтоон барих, гартаа барих. Библиэлд нөгөө Натан Бяди гэж ярьдаг тий. Тэгэхээр би чиний одоо гарт чинь өгнө гэж хэлж байгаа. Чиний гарт өгнө. Тэгэхээр тэр филистчүүдийг би чиний гарт өгнө. Эсвэл би дайснуудыг чиний гарт өгнө гэдэг нь чи тэр хүмүүсийг одоо тэр хүмүүсийг тогтоон байр, гартаа барих. Тэгээ заавал устгах биш. Зүгээр тэр хүмүүсийг бас гартаа барь. Одоо яах их хүү чиний одоо эрх мэдэлд өгж байна гэсэн үг. Тэгэхээр бурхан нөгөө одоо тахилчин баруун гар ингэсэн байгаа нь би одоо магадгүй цээжиндээ байгаа хүмүүсээ мөн ус гартаа барьж гин тий. Гартаа барьж. Зүүн гар талд нь нэг ийм сони амьтан ингээд нэг ийм сони амьтан байгаа. Нэг аман ингээд ангаацсан юм шиг ийм сүултэй юм шиг нэг ийм сони амьтан шиг дүрс байгаа. За энэ болохоор нөгөө луу юм шиг байгаа. Луу. Тэгээ нөгөө нэг бурхны одоо жишээлбэл би түрүү хэлсэндээ бурхан ингээд зүүн тал одоо сөрөг тал нь бурхан одоо сөрөг үйлдэл хийдэг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр цохилт өгдөг, хараадаг, шатаадаг, хоол болгодог, эвдэлдэг, бяцалдаг, хуургадаг одоо юу гэдгийг шүүдэг гэх юм тий. Тэгэхээр энэ бүх одоо ажлуудыг гүйцэтгэдэг одоо нэгэн амьтан. Энэ амьтанд тушаахад энэ амьтан тэр бүх зүйлүүдийг хүн дээр авчирж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ луу гэдэг маань еврей хэлэнд бол луу бол өөрөөр хэлэгддэг юм байна. Танын гэдэг үгээр илэрхийлэгдэнэ. Эсвэл гэхдээ энэ луу гэдэг үг маань еврей хэлний лоо гэж үг байдаг. Лоо гэдэг нь үгүй гэсэн үг. Ямар нэгэн үйл үгийн урд талд лоо гэж биччихээр болохгүй гэсэн санаа илэрхийлдэг. Тэгээд лоо одоо нөгөө бид нөгөө хэлдэг бүү завхаар, бүү хулгаал, бүү шунхаар гэдэг чинь дандаа урдталтаа нөгөө лоо тэгээд бүү шунхаар лоо одоо юу гэдгийг те бүү гэдэг утгыг илэрхийлдэг. Битгий гэж. Тэгэхээр нөгөө энэ амьтны нэр нь бол өөрөө ингээд үгүйсгсэн нэртэй байгааз те болохгүй гэсэн үгүйсгэж байгаа. Тэгэхээр энэ тахилчийн зүүн гар тал бол ерөнхийдөө бол үгүйсгэж байгаа. Болохгүй анхааруулж байгаа. Болохгүй те одоо ийм одоо муухай юм энэ амьтан гүйцэтгэн одоо хийн. Тэгээ луу гэдэг бол ерөнхийдөө бол үгүйсгэж байгаа. Одоо тухайн хүний одоо оршин тогтнохыг, тухайн улсын оршин тогтнохыг үгүйсгдэг ийм одоо амьтан байх нь. Одоо жишээ нь Библиэлд нөгөө одоо жишээлбэл нэг хааныг хуурахын тулд бурхан одоо бурхны өмнө бүх одоо тэнгэрийн элчүүд жанжид цугларчээ гэж байдаг. Тэгээ тэр хааныг одоо бурхны сентид одоо шийдвэр гараад тэр хааныг хуурч мэхлий гэтэл тэр дотроос хэн явж тэр хааныг хуурах вэ гэж асуухад нэг тэнгэрлэгч байдаг баха би явъя гэдэг те би явж тэр хааныг худал хуурмгийн одоо сүнсээр
тэр хааныг хуурч мэхлэн улмаар тэр хаан нөгөө нэг дайнд битгий ор гэсээр байтал дайнд ороод тэгээд амиа алддаг тийм. Тэгэхээр тэр тэнгэрлэг одоо тэнгэр элчийн дүр зураг. Одоо тэр нэг хуурч мэхэлдэг нэг сөрөг юм хийдэг. Тэр тэнгэрэлч юм уу эсвэл тэр нэг том одоо зараал амтан. Тэгээд энийг болохоор лоо буюу өгөөсгөж байгаа. Ямарваа нэг юмыг өгөөсгөж байгаа юм шиг байна. За нөгөө нэг одоо багшийн нь болохоор баруунч гэж байхгүй зүүнч гэж байхгүй зөвхөн ингээд голдоо ингээд таяг тулцсан байгаа. За тэр голын таяг бол нөгөө юу шүү дээ те. Голын таяг бол гол зам, үнэн зам те одоо хүрэх зам. Тэр одоо энэ таяг бол хүний юмны ингээд зогсно гэдэг бол тухайн одоо гол үнэн зам дээрээ одоо зогсож байгааг илэрхийлж байна. Одоо үнэн зам, гол зам, үнний зам те үнний зам тэрийг илэрхийлж байна. Одоо нэг үгээр хэлбэл баруун зүүн тийш хазаахгүй ингээд үнний замыг сахин байхыг илж байгаа. За ерөнхийдөө бол одоо бид нөгөө хоёр хүүхэлдэйг тайлбарлалаа тий. Одоо нөгөө нэг зарим нэг бас нэг одоо бидний одоо сайн мэдэх юу байгаа. Одоо энэ Чингисийн музей тий энэ шинэ Чингисийн музей дээрх дүрс зургийг бас тайлбарлая. Тэгээ энэ бас адилхан баруун зүүн. Тэгээ нөгөө Монгол хүмүүс тэр үед бол энэ баруун зүүнийг их бодсон юм шиг байна. Их бодсон одоо их дэлгэрүүлж бодсон. Тийм учраас одоо ийм дүрс зургуудыг хэлбэг байна. Тэгэхээр бид энэ бичлэгээрээ бол талын яриа, дараагийн бичлэгээрээ бол талын яриа. За ерөнхийдөө тэр дүрс одоо жишээлбэл бидний одоо дүрс бол ийм дүрс байгаа. За ийм дүрс байгаа. Тэгээд энд ийм дүрс. За тэгээд доороо болохоор ийм дүрстэй. Ийм дүрс байгаа. За энэ одоо яагаад энэ одоо энэний хоёр талд ингээд яагаад баруун зүүн талд ингээд байраа эзэлсэн дүрснүүд юуг илэрхийлж байна гэхээр бас л адилхан дээ дөрвөн бид дурдж хэлсэн те баруун гэхээр л одоо бүтээдэг, өрөөдөг, амьдруулдаг, зүүн гэхээр л одоо альвал негатив зүйлүүд байдаг. За тэгэхээр энэ болохоор вау гэдэг энэ одоо энэ үсэг болохоор өөрөөх нь дүрс нь үсэг илэрхийлэхдээ бол дэгээ гэсэн үг. Вау энэ болохоор аруur гэсэн үг. Аруur. Энэ болохоор аруur буюу хараах гэсэн үг. Хараах. За энэ үсэг энэ болохоор одоо Ёшев гэдэг үг байгаа. Ёшев. За энэ болохоор яг уушхаар рох гэсэн үг байгаа. Рох. За энэ болохоор шатаа гэсэн үг байгаа. Шатуу гэсэн юм шиг байгаа. Шатуу гэдэг захирам турших хэлбэрээр бичсэн юм шиг байгаа. За энэ одоо баруун талаас нь тайлбарлах юм бол энд мэдээж позитив, энд нөгөө хасах байх ёстой. Тэгээ Ёшев, эсвэл энэ Ёшев гэж болно. Ёшев гэвэл оршин суух гэсэн үг. Шахав гэж бас болно. Энэ яг шахавч гэж болно, Ёшев гэж болно. Тэгээ энэ шахав, Ёшев гэхээр нөгөө шахав гэх юм бол хамтран амьдрах бүр нөгөө еврейчүүд болохоор нөгөө эмэгтэй хүн, эрэгтэй хүнтэй унтах гэдэг дээрээ шахав гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө бүр ингээд гэрээ байгуулад бүр одоо амиа нэгтгэх гэсэн санааг илэрхийлж байгаа. Бүр хамт байх, үрд хамт байх. Энэ шахав. Энэ рох гэдэг үг байгаа. За энэ болохоор дөрөв хэлс нөгөө рош маань байна. Энэ болохоор кабусыг доош харцсан юм шиг байна тий. Тэгэхээр энэ рох гэдэг бол нөгөө ээлдэг байх. Нөгөө Библиэлд зүрхийг чинь хатууруулна гэхээр болохоор каше ливав гэж хэлж байгаа. Каше ливав
Тэгсээр нэ болохоор зүрхэн зөөлөн байх гэхээр ороох либав гэдэг. Тэгэхээр нөгөө энэ бол ээлдэг зөөлөн одоо байх. Тэгэл адилхан энэ болохоор нэг бол бурхан биднэртэй гэрээ байгуулж хамт амьдардаг, нэг бол бурхан бидэнд ээлдэг ханддаг. За энэ болохоор гохтыгээ гэж байгаа. Тэгтээ энэ чинь нөгөө би түр хэлсэндээ аливаа хязгаарыг ингээд дүрсэлцдэг тийм. Аливаа хязгаарыг одоо нөгөө тойрог дотор ингээд зурчаар энэ цагаан энэ нь хар байдаг шүү дээ. Тэгээ энэ хоёрыг хязгаарлаж байгаа нэг ийм хөвөө байгаа. Тэгэхээр энэ бол хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл бурхан ингээд цааш нь түлхчихэж байгаа гэсэн үг. Надаас холд гэж түлхэж байгаа. Тэгтээ бас нөгөө энэ вавч нь бас дэгээ гэсэн үг. Тэгэхээр нөгөө бурхан бас тэрийг нөгөө дэгээд нь гэсэн санаа илэрхийлдэг. Эсвэл бас нөгөө холбох гэсэн санаа илэрхийлдэг. Энэ нөгөө холбох. Тэр нөгөө холбох гэхээр нөгөө нэг одоо Есүс Христ хэлдэг шүү дээ. Минь хүүхдүүдээс хэн нэгнийг хуурч мэхэлсэн хүн нь хүзүүндээ одоо термин чулуу зүгээд ус руу унаж өгсөн дээрээ гэж. Тэгэхээр тэр чулуу одоо хүнд чулуу муу юмтай одоо хүнд чулуу юм уу гим нүгэл муу хүсэлтэй ингээ хүнийг ингээд холбочдөг. Энэ вау гэдэг чинь өөрөө холбогч дэгээ. Тэгэхээр нөгөө тэр муу юмтай хүнийг ингээ холбоод тэгээ ингээд ингэчээр нөгөө хүн чинь цаашгаа ингээд алга болно те гүн гарах руу далд орно гэсэн. Тэгэхээр энэ бол харааж яах гэсэн үг. Энэ сүрэг. За энэ бол арур гэсэн үг. За энэ арур гэдэг бол угаасаа хараах гэсэн еврей. Тэгээ нөгөө толгойч нэг толгой рэж юм ярьсан те. Рэж. За вав, шин, ёрош, кап гэдэг энд бүсгүүдээ нийлүүлээд яваад байгаа. Тэгээ энэ нөгөө арур гэхээр нөгөө хараах чи нөгөө могоо чи миний хэлсэн одоо хаваах чи миний хэлсэн одоо үгнээс зүрэн тэгээ нөгөө тэр болж идэж болохгүй гэсэн зүйлээс эзэн учраас чамд хараал хүрнэ гэж хэлэхдээ арур ата гэж хэлдэг. Тэгээ арур одоо ата та арур та гэх юм бол монгол хэлний одоо бас л адилхан тэ чамааг л гэсэн үг шүү дээ та гэдэг чинь тэ. Тэгэхээр арур ата гэж хэлдэг. Тэр арур одоо харагднаа чи харагдсан гэж. Тэгэхээр энэ дээр болохоор яг ингээд энэ бол хараах, энэ бол ээлдэг байх. Энэ болохоор хамт амьдрах, энэ болохоор өөрөөсөө зайлуулах. Тэгээ яг ингээд эсрэг ингээд энэ дүрс зураг бүтэж байгаа. За энэ доотлолт нь болохоор энэ шатуу гэдэг маань уух гэсэн үг. Уух, шатаа гэдэг бол уух гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг чи Библиэр өгдөг чи миний хараалын аягнаас уух юм уу, ерөөлийн аягнаас уух юм уу? Тэр нь чиний одоо сонголтоо гэж. Тэгэхээр би чиний өмнө хараал ба ерөөлийг тавина. Чи алийг нь сонгох өөрөө мэд гэж хэлдэг тий. Тэгэхээр бурхан яалтчгүй би чиний өмнө хараал ба ерөөлийг тавьж байгаа. Одоо энэ болохоор нөгөө ийм учраас шин үсэг байна. Энэ болохоор нөгөө хэрээс учраас тоо үсэг байна. За энэ бол тэр үеийн вау үсэг юм шиг байгаа. Бас нэг хэлбэр. За ингээд шатуу. Шатуу гэдэг маань уу гэж байгаа. Алийг уухаа өөрөө мэд гэж байгаа. За энэ ийм ууж байгаа ийм дүрстэй зүргнүүд бол ер нь бол зөндөө байдаг. Одоо монголчуудын нөгөө хүн чулуучин дандаа энэ талдаа ингээд баруун гар талдаа ингээд хувь заяаныхаа одоо хундгыг барьчихсан ийм дүрстэй малгайтай хүмүүс сууж идэг. Тэгэхээр тэрийг уух одоо бурхны одоо хараалыг уух юм уу, бурхны ерөөлийг уух юм уу тий? Тэрийгээ сонгоо гэж байгаа. За энэ голын дүрс юу гэж илэрхийлж байгаа гэхээр энэ нөгөө бид нар ярьсанд энэ бол рүү ах юм аа. Энэ бол бурхны сүнс, рүү ах, бурхны сүнс. Энэ болохоор хоёр үсэгний одоо нийлбэр. Одоо хоёр үсэгний нийлбэр. Одоо жишээлбэл энэ бол нэг нь ийм үсэг. Энэ болохоор нүүн үсэг. Нүүн үсэг. Энэ ингээд ингэсэн ингээд ийм болоод ирэхээр шин үсэг болж байгаа. Шин үсэг. За тэгээд ингээ энэ хоёр нийлэхээр чинь эн чинь болохоор насаа гэдэг үг болно. Насаа гэдэг үг болох юм бол өргөх гэсэн үг. Тэр нь ариун сүнсийг дээш өргөж байна. За энэ хэрвээ эндээ одоо зүгээр энэ насаа биш зүгээр энэ адилхан ингээд ингэчих юм бол анашим болчихно. Анашим гэдэг бол хүмүүс гэсэн үг. Тэгэхээр нэг бол хүмүүс одоо энэ ариун сүнсийг өргөмжилж байна. Одоо хүмүүс ариун сүнсийг өргөмжилж байна, өргөж байна. Тэгээ ариун сүнсийг өргөмжилж байна. Ариун сүнс бол
хоёр талтай түрүү хэлсэнтэй яагаад гэвэл ариун учраас хоёр талтай нэг бол харааж өрөөл, нэг бол ирүүл, нэг бол чамайг хараана. Тийм учраас маш хянуур байх хэрэгтэй гэж. За энэ дүрс бол ерөнхийдөө одоо ийм ингэж бүтсэн бол дараагийн дүрс болохоор одоо ийм дүрс байгаа тийм. Бидний нөгөө Чингис хааны одоо нөгөө нэг дээвэр дээр байгаа дүрс бол ерөнхийдөө ийм. За Чингис хааны дүрс бол ийм байна. Чингис хааны болохоор ийм байна. За энэ түрүүнийхтэй адилхан те энэ бол вау нөгөө нэг тусгаарлах, дэгээдэх. За тэгээд одоо нөгөө тэр дүрс саях энэ нөгөө аруur гэж байна. Нөгөө аруur, реш аруur энэ хараах гэдэг нь байна. Энэ болохоор шин тэгээд ингээд доошоо б төсөг юм шиг байна. Ингээд б тэгээд ёршээ бүр хамт байх эсвэл шин, кав, шахав хамт байх, орших байх. Энэ нь л өөр түрүүнийхээс. Түрүүний саяын зурагнаас бол ганцхан энэ нь л өөр. За энэ болохоор ийм үг юм шиг байна. Пах гэдэг үг юм шиг байна. Пах гэдэг үг юм шиг байна. За энэ пах гэдэг үг бол одоо энэ ингээ нөгөө п үсэг байгаас те нөгөө нэг бид нэр ийм дүрсийг ер нь п гэж ярьсан те. Тэгэхээр энэ нөгөө пах энэ к бүсэг доош харцсан байна. Тэгээ ингээд пах гэдэг бол еврейлийн тосолдог нөгөө нэг ийм хааныг тосолдог тэр хааныг юм уу аливаа хүнийг ингээд тослоход тэгээ тосыг оливын тосыг савн дотор хийдэг тэр савыг ерөнхийдөө бол пах гэдэг юм байна. Тэгэхээр бурхан тосолдог бас те эерэг зүйл. Бурхан тосолдог, томилдог. Тослно гэдэг нь маань ерөнхийдөө бол ариусгах гэсэн үг шүү дээ. Ариусгаж тэр хүнтэй хамт байхыгаа илэрхийлж байгаа. Би чамтай үргэлж одоо хамт байна. Нөгөө ариун сүнс би үргэлж чамтай хамт байна гэдгийг илэрхийлэл. Тэгээ нөгөө энэ хамт байх гэж байгаа пах. Эсвэл энэ бас нэг ийм үг байт юм байна. Хэрвээ хипах гэх юм бол ямар нэгэн зүйлийг сайнаар эргүүлэх гэж бас санаа авт юм байна Библиэлд. Тэгэхээр ийм хоёр утга байж болох нь нэг бол хипах байж болно. Нэг бол пах байж болно. За ингээ ерөнхийдөө энэ түрүүнийхтэйгээ ажиллах. За ингээд ерөнхийдөө бол өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөө. Тэгээд дараагийн бичлэг дээр бас ийм одоо баруун зүүн олон одоо байгаа тэр зүйлүүдийг бүгдээрээ тайлбарлая. За ингээд анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа.